Монголын музейн хөгжил 100 жил гэдэг энэ номыг яамны захиалгаар соёл урлаг судлалын хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид энэ музейн судлаачид тэгээд дээр нь шинэ ухааны академийн түүх археологийн хүрээлэн бус хүрээлэнгүүд эрдэмчлэлийн ажилтнууд хамтарч хийсэн. Тэгээд нийтдээ бол зохиогчдын баг бол 18 хүний бүрэлдэхүүнтэй. Дээр нь бол 3 зөвлөгтөө. Тэгээ редакцийн том багтаагаар энэ номыг хийлээ. Тэгээ энэ номын гол ач холбогдол нь юундэ байна гэхээр Монголын музей энэ өнгөрсөн 100 жилийн хугацаанд яаж хөгжсөн бэ гэдгийг 3 үе шаттайгаар авч үзсэн. Тэр үе шатыг яаж авсан гэхээр музей ер нь яаж хөгжсөн. Энэ Монголын нийгмийн хөгжилтөд өөрөө музей бол маш их уялдаатай хөгжиж ирсэн. Яг тэр үетэй мэдээж нийгмийн хөгжилтөд уялдаж хөгжиж штэ. Яг тэр нийгмийн хөгжил тэр юутай музей хөгжлөө уялдуулж нэгдүгээрт авсан байж байгаа. Хоёрдугаарт бол музей орчин үед ямар байгууллага болсон бэ гэхээр музей бол соёл, эрдэм шинжилгээ түгээн дэлгэрүүлэхтэй эрдэм шинжилгээний тийм байгууллага болсон. Монголын музей ч гэсэн ялгаагүй яг тийм төвшөнд хүрээд хөгжсөн байж байна. Мэдээж хэрэг цаашдаа бол хөгжинэ. Дэлхийн нийтэд музейн хөгжлийн чиг хандлага аль тал руу явж байгаа гэхээр нөгөө ажил дүрм 4-р хувьсгал гэдэг шүү дээ. Тэрүүнтэй адилхан дэлхийн 4 дахь үеийн музей, шинэ ухааны музей гэдэг чиг хандлага гараад ирсэн. Яг тэр хандлага руу Монголын музей явж байна. Тэгэхээр 100 жилийнхаа басхан дээр бол музей хөгжил тийм чиглэлөө явж байна гэж хэлж болж байна. Энэ номонд бол бид нар энэ номыг хийж явах явцдаа музей ер нь яаж хөгжиж явсан, ямар чиг хандлагаар хөгжиж, музей хаана явна гэдгийг бас тодорхойлж дүгнжүүлсэн байж байгаа. Тийм онцлогтой. 100 түүчэлэх 100 нэмэлтийн сонин цаасан хэвлэл болон цахим хэлбэрээр уншигч танд хүрч байна. Иргэдээ өмөөч өвчин. Үндэсний өдөр тутмын сонин 100 нэмэлт.